Хөрсний үн цэнийг дутуу ойлгосны төлөөс нь газрын доройтол сүлжилт байлаа. Харин шинжлэх ухаан хөрсийг сэргээх нь байгаль хамгаалал төдийгүй өрөөгөөжтэй хөрөнгө оруулалт болохыг нотолсон юм. Хүн төрөлхтний бүтээсэн энэхүү шинэ мэдлэг газрыгч итгэл найдварыгч сэргээж байна. Доройтсон газрыг сэргээж болдог. Этиоп хятадын туршлага үүнийг баталжээ. Дөхөн зэрэгээлтэд оруулсан $1 $7-7-30 $30 өгөөжийг авчирдаг. Тиймээс дэлхий 2030 он гэхэд 1 тэрбум гектар газрыг сэргээхээр зорж байна. Очень хорошо сделать, аккуратно, точно, это будет наоборот. Монголын хуурай бүс бол газрын доройтол нөхөн зэрэгээлтийг судлах чухал талбар юм. Тиймээс дэлхийн олон эрдэмтэн судлаачид Монголд тогтмол ирдэг. Харин энэ удаа тэд хуримтлуулсан мэдлэг туршлагаа нэгтгэж COP17 чуулганаар дэлхийн газрын бодлого шийдэлд тусгахаар хуранчуулна. Хөрсийг хамгаалах бүх шийдвэр нэг атх хөрсийг ойлгохоос эхэлдэг. Газрын дороотолтой тэмцэн гэдэг нь үндсэндээ хөрсөө хамгаална гэсэн үг. Хөрсөө хамгаална гэдэг нь амжиргаа, хүнсээ, усаа, ирээдүгээ хамгаална гэсэн үг юм аа.